За нэг юм зориод урт хугацааны дэрн. За урт хугацааны гэдэг нь яг нэг жилийн ч юм уу зорьсон зүйлээ тухайн үедээ бол амар тэм сэтгэл хөдлөлт автаад бүр амар хиймэр санагдаад тий тэмүүлдэг байхгүй. Тэгэл бас нэг хэд хэдэн лекц мэгцэнсэл хүн чинь аягүй тийм гоё ялдаг шүү дээ. Тэгчээд хэсэг хугацааны дараа тийм сонин өөрийгөө залхууралт автчихдаг гэх юм уу. Ингээд яг хөө хэрэгтэй энийг хийх ёстой гэдгийг мэдсээр ээжээж энэ надад хэрэгтэй гэдэг мэдсээр ээжээж явц дундаас амар тийм ингээд нэг замаас хазаах гаддаг нөгөө юмаа ингээд барьж авна гэчээд барьж авахгүй ингээд цогтаад идэг энэ яг тууштай байж чадахгүй байгаа гэдэгхгүй. Энэ бол яг миний айгуу сул тал шиг санагтаад байгаа. Энийгээ тэгээд яг яаж засаж амар тийм урт хугацаанд яаж тууштай байх вэ? Жишээлбэл одоо ингээд гадаадд сурах тал дээр яал зорилоо гэж бодсон шүү дээ тий. Тэглээ ихэд одоо ингээд материалаа бүрдүүл нисээ бичнэ гэдэг ч юм уу. Тэрийг мэдсээр ээжэж хийхгүй ингээд цогтаад судалгаагаа ч хийхгүй яваад байгаа нь амар сул талаалаад байна. Тэгээд энэ дээр та надад ямар зөвлөгөө өгөх вэ нэгт тий. За хоёрт болохоор ямар нэг юмыг ингээд төлөвлөдөг. Тэгээд төлөвлөснийхаа дагуу яг ингээд явдаг юм л та. Тэгсээр нэ ингээд дундаас нь янз бүрийн сатаруулах хүмүүс орж ирж штэ тий найз нөхөд за ингээд орой гарах уу марах уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмд амар бас авцсныхаа дараа төлөвлөгөөгөө би ингээд хийж чадсангүй штэ гэд яг хийх ёстой юмаа хийгээгүй болохоор дараа нь жоох ингээд бас депрессддэг юм сонин хүн байгаад байна. Тэгэхээр за хаадын асууж байгаа асуулт хүн болгон тохиолддог зүйлс үү. Тэгэхээр ганцаараа би юм болсон гэж бодох хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Надад ч гэсэн тохиолддог байсан. Аха. Тэгэхээр Солонгогийн хувьд болохоор ийм зүйл үж болно нөгөө боломжтой гэж итгэх. Хэрвээ ирээдүйн ийм зорилго тавьчаад урагшлаа явж исэн чинь амархан бууж өгч өгдөө штэ тий. Тууштай биш байгаад штэ тий. Тэрний цаана ямар ихтгэл өмчлөдөг вэ гэхээр би яг энэ зорилгын төлөө явна. Гэхдээ яг үндэ энэ зорилго надад одоо би энэ зорилгот хүрч чадна гэдэгтэй чадах хүн гэж би өөрийгөө бодохгүй байна гэдэг ч юм. Энэ зүйл надад байх хэвээр би энийг хүртэх хувьтай хүн гэж бодохгүй байна гэдэг тийм дал тухамсарт чинь андуу ихтгэл өмчлөж болдог байхгүй. Энийг англи хэлээр it's not available to me гэж хэлэхэд байна. Би надад хүүхэд байхад энэ надад ялангуяа би ягаад ингэж хүүхэд байхтай холбоотой айгүйх яриад байдаг гэхээр сэтгэл засал маань өнгөрсөн л очиж хийдэг. Коучинг бол одоо цагтаа ажилладаг учраас би энд коучингийн зүйлсүүдийг бага ярьж байгаа шүү. Тэгэхээр хойж олох хэрэггүй. Коучинг бол одоо цагтаа ажилладаг болохоос өнгөрсөн цагтаа ажилладаггүй. Тэгэхээр it's not available to me гэдэг ихтгэл өмчлөж болохгүй. Би үнэндээ хичээгэл хүмүүстэй адилхан гадаад сургал хичээгэл хөдөлмөрлүүлээ. Гэтэ яг үнэндээ би гадаад сурч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй биш үнэ. Энэ надад би сурч чадах хүн биш гэдэг өөртөө дал тухамсарт чинь тийм андуу ихтгэл өмшил байж болно. Энэ нь яаж илэрч болох вэ гэхээр намайг хүүхэд байхад энэ надад байгаагүй. Миний эргэн тойронд ч хүүхэд байхад яг энэ хүсэл мөрөөдлийг биелүүлсэн хүмүүс байгаагүй. Тэгэхээр би том болоод ч гэсэндээ энэ хүсэл мөрөөдлийг өөрөө би биелүүлж чадна гэдэгт итгэлтэй биш үү гэж бодож байгаа байж болох нь. Хоёрт нь ийм андуу ихтгэл өмжил байх нь. Гуравт нь ямар андуу ихтгэл өмжил байж болох вэ гэхлээр it's not familiar to me. За оюун санааны нэг дүрэн байгаа. Тэрний олон дүрэн байдаг. Нэг чухал дүрэн бол юу вэ гэхлээр зорилготой холбоотойгоор нэг чухал дүрэн бол энэ танил биш гэдэг. Гадаадад амьдраад гоё тэтгэлэг аваад ингэх нь бол одоо миний хувьд танил биш буюу шал ондоо танихгүй зүйл байх нь шүү дээ. Миний амьдрал байгаагүй зүйл байхгүй юу? Тийм учраас юу гэж бодох вэ гэхлээр энэ надад танил биш учраас нөгөө оюун санаа чинь чамайг цухтаалгаад байхгүй. Танил биш зүйлийг оюун санаа юу гэж үздэг вэ гэхлээр эрсдэл аюул гэж үздэг. Тэгээ оюун санаа тархины хамгийн чухал үүрэг таныг аюулаас хамгаалах. Аюулаас хамгаална гэхлээр энэ зорилгын наад чинь танил биш чи наанасаа хоол байгаад чамайг хойш нь татгаад шалтгаануудыг гаргаж ирээд ингэ хойшлуулад байж болох байхгүй нэ. Яг нь шүү дээ. Тэгэхээр энийг танил болгох хэрэгтэй. Танил болгоно гэхлээр толгойдоо амьлуул. Толгойдоо амьлуулна гэхлээр яг тэгээд тэтгэлгээрээ ч юм уу те гадаадд сурж байгаагаараа тэр хүсэж байгаа зүйлээ ингэ толгойдоо бүр мөрөөдөөд амьлуул. Өдрө болгон босч ирээд биеэ тайвшруулад, амьсгал дээрээ төвлөрөөд биеэ тайвшруулад тэгээд тэр хүсэж байгаа мөрөөдлөө толгойдоо амьлуул 10 минут, 5 минут.
За нүдэн анаад ингийн амьдраа явж байна, ийм юм хийж гэн, тэгж гэн, ингэж гэн гэдэг. Ингээд танил толгойдоо амьдлуулчлаар танил олчих юм шүү. Танил олчхоор чинь танил зүйл рүү чинь ойрхон байх нь оюун санааны үүрэг байхгүй юу? Тийм учраас хийлгэх тэр зүйл рүү ойртуулах шалтгааныг ингээл хайж илгээд байгаа. Одоо олж өгöd байгаа. Тийм ч учраас нөгөө мөрөөд толгойдоо амьлуул, visualize хий. Одоо нэг secret-ээр ярьдаг шиг ингээд толгойдоо амьлал мөрөөд одоо тэ ямар журнал гэдэг үлээ. Тэр нэг цаасан дээр бичиж мичээд ингээд зураг мургаа наагаад идэг ч гэдэг тийм юм хүртэл хий гэдэг чинь энэ цаанаа оюун санааны ийм дүрм явж байгаа байна. Таны тарих бол ерөөсөө хамгийн чухал үүрэг нь таныг амьд байлгах. Амьд байх үүргийг гүйцэтгэхийн тулд нэгдүгээр танил зүйл рүү ойр байгаад танил бус зүйлээс холдуулна. За тэгэхээр хүсэж байгаа зүйлээ танил болгох нь энд байгаа хүмүүс те. Сайн ээж байггүй, сайн ээж ямар байдаг вэ гэдгийг толгойдоо амьлуулаа. Би ийм гоё ээж байна гэдгийг төсөөлж бодоод ээж бас болох нь шүү дээ. Энэ дөрөв бүх зүйл дээр үйлчлэнэ. За хойшлуулаад байгаа шалтгаан гэдэг юм бол айж байгаа, айдас байгаа учраас хүн айдас байгаа учраас ажлаа хойшлуулдаг. Зүгээр залхуудаа ч юм уу, тэнэгдээ ч юм уу ажлаа хойшлуулдаг байх нь шүү дээ. Зүгээр харахад залхуурал ууж харагдаад байгаа болохоос биш цаанаа том сэтгэл зүйн процесс явагдаж байгаа. За хойшлуулаад байгаагийн цаана ямар процесс байгаа гэхээр нэгдүгээр би энийг хийж чадахгүй гэдэг өөрийгөө маш их шүүмжилж байгаа. Энийг хийж чадахгүй байна чи сайн хийхгүй байна. Чи өстө буруу байна гэж дотоод өөрийгөө шүүмжилж байгаа. Гуравдугаарт айдас байгаа. Айдас нь ямар айдсууд байж болох вэ гэхээр алдчихгүй гэдэг айдас. Алдчих юм бол нөгөө аюултай буюу амьд үлдэх тэр нөгөө шанс нь буурчиж магадгүй. Ханаас нөгөө амтан араатан амтан дайраад ирж магадгүй гэдэг нөгөө тархичийн хэвээрээ байгаа байхгүй юу? 6000 жилийн туршид хүний тархи 4% өөрчлөгдсөн буюу нөгөө хаанаас амтан дайраад намайг алчиж магадгүй гэдэг тэр айдтай хөтлөгдсөн хэвээрээ л байгаа гэсэн. Тийм учраас хойшлуулаад байгаа энэ цаа том айдас байгаа. Тэр айдас нь ямар айдас гэж болох вэ гэхээр rejection буюу гологдчихгүй, хүн дутуу үнэлэгдчихгүй, алдаагүй хүн олж хараад намайг надаас цутаачихгүй. Би яг үнэндээ ийм хурамч хүн шүү дээ. Яг үнэндээ би юу ч чадахгүй хүн шүү дээ гэдгийг минь олоод харчихгүй гэж бодож байгаа. Тэгэхээр өөрийнхөө тухай яг нь зөндөө олон андуу итгэл өмшил байж болно гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээ энийг энэ залхуурал гэдэг чинь ерөөсөө хүн залхуураад хийгээд байгаа, залхуураа суугаад байгаа биш зүгээр л цаана том сэтгэл зүйн ийм өөрийгөө голох процесс явагдаж байгаа. Айдсын процесс явагдаж байгаа юм шүү дээ. Тэгээ энийг даван туулах хамгийн ихний хэлбэр арга бол мэдээж би бол сэтгэл засал аав гэж хэлнэ. Тэр хийгээд байгаа зүйлээ өөртөө амархан гэж хэлнэ. Оюун санааны нэг дүрэн болохоор бас нэг дүрэн байгаа. Энэ нь юу вэ гэхээр таны хэлсэн үг бодсон бодол бүр бие дээр яагцолж үсэж идэг. Тэгэхээр та хэлсэн үг бодсон бодол олгоноороо өөрийнхөө үйлдэлийг чиглүүлж яадаг байна шүү дээ. Тэгээд хичээлээ ингээд суух үедээ альскул тэр тэтгэлэг авах гээд байгаа тэр юу зүйлүүдээ бүгдийг ингээд амархан болгочих. Тэтгэлэг авах амархан шүү дээ. Би угаасаа чадна гэдэг өөрөө ингээд дотроо эргэлзээд би чинь ингээд чи чадахгүй гэдэг ингээд хэлээд ингээд гаццсан тий. Би чинь ингээд бүр ингээд амар стресссэн байсан ч гэсэндээ өөртөө яах нь юу гэсэн үг юм бэ? Би чинь тэтгэлэг авах амархан шүү дээ. Би тэтгэлэг авах хувьтай хүн. Одоо би гадаадад суух хувьтай хүн. Би гоё боловсралтай байх хувьтай хүн. Хичээлээ хийхээс суухад хойшлуулах гэдэг. Хичээл хийх амархан шүү дээ. Одоо энийг хийгээл болоо. Ажлаа хийх гээд хойшлуулаад байгаа бол энэ амархан гэдэг үртэл. Өглөө эрт босох амархан, өөрийгөө хайрлах амархан, би одоо юу гэдгийг амархан гэд хэлээд байх нь шүү дээ. Тэгэхээр амархан байгаа зүйл рүү чинь оюун санаа чинь амархан танил байгаа зүйлийг оюун санаа чинь айдас гэж хүлээж авахгүй байх нь. Тэгээ айдас гэж хүлээж авахгүй байгаа учраас танд яах нь тэр лөө ойртох төхөхтэй нөгөө эрчүүч энерги чинь тийш нөхөх гээд ш. Хамгаалтын горимд ороод ингээд нөгөө чамайг хоош татаад авахгүй байх нь тий. Тэгэхээр өөрт хэлж байгаа үгээ яах нь амархан гоё гэж өөрчил. Хойшлуулаад байгаа бол. Тэгээд өсөл мөрөөдөл оюун санаандаа маш сайн амьлуул. Тийм баярлалаа. Тэгээд одоо шилбэл ингээд хүн чинь ерөөсөө ингээд оны их нь ингээд төлөвлөгөө гаргаад төлөвлөлдөн шүү дээ тий. Тэрийгээ эхэндээ олвол эхний 1 сар мөр бол амар тийм ягт тагараад яс хийн мэн гэж яагаад
бүр яг бодит байдал дээр жишээлбэл 7 хоногийн сүүлээр ингээд 7 хоногийнхоо дүгнэлт чинь гэдэг ч юм уу. Хэсэг хугацааны дараа юун 7 хоног тэгэл бүр сар мар ингээд мартцсан, бичсэн ямаач юу үлээ явуулсан байгаа гэдэг. Тэгэхээр ингээд за 7 хоногийн ч вэ, сарын ч вэ ийм богино урт хугацааны төлөвлөгөөгөө бүр яг ястаас яаж хэрэгжүүлэх вэ? Бүр 100% биш юм аа гэхэд яаж 70% тааж болтгоо тий. Хэрэгжүүлэх вэ гэж. За тэгэхээр Солонгоо ганцаараа биш дэлхийн хүн амын ихэнх нь ингээд 100% болоо гэдэг юм би энэ жил өстой гайхалтай том өөрчлөлт авчирна гэдэг. Ингээл оны үеэр том шийдвэрүүд гаргадаг. Гэтэ тэр шийдвэр гаргаж байгаа нь зөв. Эний цаана өөртөөгөө ажиллахгүй болохоор яах нь 80% ингээ ундаг. 80% нь 2 сар гэхэд унтсан байдаг. Нөгөө төлөвлөгөө нь аль хэдийн яах нь нураад унтсан байдаг. Ахна штэ. Тэгэхээр Солонгоо ганцаараа биш. За ингээд тууштай байж чадахгүй гэн цаана шалтгаан байгаа нь таны нөгөө сэтгэл зүйн сайбер буюу санаагаар хойшдог сэтгэл зүйн хүчин зүйлсүүд байгаа. Энд энэний цаана hyper achiever буюу бүх юмыг л ерөөсөө өөрийнхөө үн цэнийг ажлын гарц амжилт дандаа гадна зүйлээр тодорхойлцдог. Хүрээд байгаа зүйлээрээ тодорхойлдог. Тийм сэтгэл зүйн одоо санаагаар хойшдог хүчин зүйлс хүчтэй байж болно гэсэн. 10 ийм хүчин зүйлс байгаа. Нэг нь шүүмжлэгч, дотоод шүүмжлэгч, хоёр дахь нь одоо би hyper achiever буюу дандаа ажиллаа биш өөрийн үн цэнээ гарцтайгаа холбодог. Тийм зүйл байж болно гэсэн. Тэгээд нөгөө нэг оны ихэн тавьсан зорилгоудаа яхна өөрийн үн цэнтэйгээ холбочих юм шүү дээ. Тэрнээсээ унахлаараа өөрийн үн цэнтэйгээ холбож байгаа учраас асар том зорилго тавина. Одоо ингээд 24 цагт хийж барахааргүйгээр том зорилгоод бодит биш зорилгоо тавих нь шүү дээ. Смарт биш зорилго тавих нь. Энийг л энэ жилд хийхгүй бол би одоо хинч биш. Ийм л амжилт нь хүрэхгүй бол би хинч биш гэдэг тавих нь тий. Тэгээ энэ нь болохоор нэгдүгээр унах шалтгаан бол энэ. Хоёрдугаар унах шалтгаан бол өөрийнхөө үн цэнтэйгээ холбогдож байгаа учраас тэр зорилгын төлөө би явахад чинь унан босон одоо хүүхэд хөлд орохын тулд яаж унаж босож тэмцдэг үү те яг л тэрнтэй адилхан та зорилго өдөө тэмцэхийн тулд явахын тулд зөндөө олон уналтуудыг амсна. Уналт бол амьдралын нэг хэсэг. Гэтэл өөрийн үн цэнтэйгээ тэр уналтыг холбочихлоор чинь унах болгондоо чи арчаагүй амтан штэ чи ийм штэ гэдээ яг өөрийгөө дандаа шүүмжлээд байгаа юм. Тэгээд өөрийгөө шүүмжлэнгүүд нөгөө сөрөг сэтгэл хөдлөлт төрөөд бий болоод тэгээ би чинь оюун санаа чинь тэрийг аюул гэж үзээ таныг шууд хоош татна. Буюу эхний уналтаас ахуулаад та ерөөсөө тэр зорилгоо одоо тэмүүлгээ болно хайж эхлэн цухтааж эхлэн хойшлуулж эхлэн. Тэгэхээр энэний цаана ийм гурван процесс явагдаж болох юм тий.